байгууллагуудын итгэмжлэлийн гэрчлэгээ гардуулж байна. Энэ дундаа одоо яг онцолж хэлэх юм бол за авилгын эсрэг стандарт одоо Монгол улс одоо энэ авилгын эсрэг стандарт хэрэгжүүлэх, нэвтрүүлэх тал дээр дэлхийн нийтийн бас анхаарлыг татаад байгаа. Энэ чиглэлийнхаа бас одоо анхны байгууллагын тохирлын үнэлгээний байгууллагын гэрчлэгийг гардууллаа. За 5 толгойн төлж компани маань одоо бас мөн л олон жил энэ хотын хувьдаа Монгол улсын агаарын бохирдолтой холбоотой хэрүүл маргаан хэрүүл тэмч маш олон гардаг. Тэгээ энэ 5 толгойн төлжтэй холбоотой одоо лаборатори манай баруун талын лаборатори анх удаага итгэмжлэгдэж байна. Тэгээд нөгөө нөөцний сорил шинжилгээ хийдэг болж байна. Тэгээ энэ чиглэлийн за дээр нь эрчим хүчний чиглэлийн хамгийн анхны одоо хейт төрлийн буюу одоо хөндлөнгийн хараат бус хяналт хийх ийм бас анхны хувийн байгууллагаас бий болж байгаа гэх мэтчлэн стратеги өндөр одоо ач холбогдолтой итгэмжлэлийн гэрчлэгээнүүд бас энэ оны эцэст төгсгөлд гардуулагдаж байна. За ерөнхийд нь одоо тусгаалan одоо задлж хэлвэл за Монгол улс ер нь бол навилгын асуудал бол дэлхийн нийтийн асуудал. Зөвхөн одоо манай улсын асуудал бол биш За энэ дэлхийн нийтээр хамтдаа энэ ISO 37001 стандарт буюу энэ авилгын эсрэг стандартыг хамтдаа боловсруулж санал бодлоо солилцож нийцэж ингэж одоо энэ оны 5 дугаар сард шинжилэн боловсруулсан. За энэ стандартын хамгийн анхны сургалтыг Монгол улс зохион байгуулахын зүйтэй байна гэсэн санаа ажиллагааг бид гаргаад энэ оны 9 дугаар сард Монгол улстай бид амжилттай зохион байгууллаа. За бидний нөгөө үлгэрж аваад байдаг дэлхийн топ улс орнууд Америк нэгдсэн улсаас ахуулаа Хятад гэдэг одоо энэ тэгээ энэ Африкийн орнуудаас бас оролцсон гэдэг. Энэ том сургалтыг Монгол улс бид нөр өөрсдөө хийж чадсан. Монгол энэ стандартаар мэрэгшхийн тулд суралцахын тулд энэ топ орнуудаас Монгол улсыг 9-р сар зорж ирлээ. Энэ сургалтыг маш өндөр түвшинд зохион байгуулсан гэдгийг бол олон улсын байгууллагууд бас дүгнж тайлан мэдээндээ дурдсан байгаа. Энэ сургалтыг Монгол Улсын засгийн газар, засгийн газрын хэрэглэх газар, албатай тэмцэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гэдэг одоо оролцогч талуудтай хамтран бид амжилттай зохион байгуулсан. За энэний үр дүн өнөөдөр гарч ингэж бол хэлж болно. За бид нар одоо хуучин батлагдсан ч бай, одоо өмнө ч бай одоо ер нь альва стандартыг нэвтрүүлсэн хэрэгжүүлсэн гэдгийг одоо эцсийн одоо нотлохоожуулдаг энэ байгууллага тохирлын үнэлгээний баталгаажуулалтын байгууллага байдаг. Энэ авилгын эсрэг стандартыг өнөөдөр их хүртэл одоо баталгаажуулах одоо нотлохоожуулах байгууллага огт байсангүй. Өнөөдөр шинээр мэндэллээ. Энд бол одоо сургалт зохион байгуулагдсан төрийн бодлого боловсруулж байгаа энэ чиглэлийн бүхэл хүмүүс бас талархаж байгаа гэдэгт бол огт эргэлзэхгүй байна. За төрийн ажил үйлчилгээ төвөгтэй, чирэгдэлтэй ойлгомжгүй байдлын үднээс л энэ авилга хүнд суртал энэ бидний ярьдаг хэлэх бол одоо үүсч гардаг шүү дээ. Тэгэхээр энэ стандарт нөөрөө аливаа төрийн үйлчилгээ одоо иргэн одоо хаалгаар ороод ямар үйлчлэг аваад яаж гарах энэ бүх зүйлүүд нь ил тод нээлттэй байх, хүнд сурталгүй байх, төргөн шуурхай байх, хувийнтэй харилцаа тогтоох эсэх асуудлууд нь багасах Тэгээ энэ бүх одоо ажил үйлчлэгний тодорхой болдог. Тэгээ энэ стандартыг Монгол улс бас анхны сургалтын дэлхийн сургалтыг хийчлээ. Анхны энэ схемийн зураад бид нарт анхдагч баталгаажуулалтыг хийгээд хамгийн анхны баталгаажуулалтыг МЯТ манай иргэний нийслэлийн аграрын тээврийн төрийн өмчт компаниас одоо амжилттай одоо аудит баталгаажуулалтаа хийлгэсэн. Одоо мөнгөн утгагүй нондоо багтаад гэрчлэг гардаж байх гэж бодож байгаа За ингээ хойноос нь одоо хөгжлийн банк гэдэг. За ингээ Монгол улсын их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг байх. Авилгын эсрэг үндэсний хороо энэ хорооноос бас гаргасан тогтоол төрийн өмчт топ 10 компанийг та бидний нөгөө байнгын ярьдаг Эрдэнэт төвлөрөөс ахуулаад энэ топ 10 компанийг эхний ээлжинд энэ авилгын эсрэг стандартыг зайлшгүй заавал нэвтрүүлээ гэдэг нэг үүрэг чиглэл өгсөн байна. Бид нэр тогтолцоогоо зураагүй ойлгоогүй ойлгомжгүй байсан. Тэр нь одоо мэрэгсэн боловсон хүчин хомс байсан учраас дэлхийн сургалтыг анх Монголд зохион байгуулж чадсан орны хувьд үлгэр жишээ одоо бас баталгаажуулалтын схемээ хийгээд ингээд итгэмжлэлийнхаа тогтолцооны схемийг хийгээд бид нэр хийх бүх нөөц боломж
нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм л да. Энэ ондоо багтааж чадлаа гэдэг бол талархалтай. Энэ одоо нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авилгын эсрэг үндэсний одоо хөтөлбөр хэрэгжихтэй энэ бүх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа. Авилгатай тэмцэх газар биднийг одоо байнга одоо ажлын үеэлтэй холбоотой ажиллаж байна. Ер нь энэ стандартыг нэвтрүүлээ, баталгаажуулаад бид нэр гэрчлэгээ олгоод энэ ер нь эцсийн дүндээ хэнд хэрэгтэй гэдэг бидний нөгөө хардл цэрдэл дээр нь төрийн ажил үйлчилгээ төвөггүй, чирэгдэлгүй, саадгүй бэрхшээлгүй. Дээр нь одоо далд эдийн засаг гэж авилга хийх ахуулгүй төрийн мөнгө, хувийн карбонд орох байдал гэдэг энэ бүхий л асуудлууд маань цэгцлэгдэх юм өндөр ач холбогдолтой учраас төр хувийн бишэлтгтгөө бид нийтдээ хамтаараа маасаараа энэ стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгт бол миний хувьд бол огт хэрэгэлцэхгүй тууштай зүтгэж ажиллана.